асуудлыг бас өөрөө шийдэх шүү. Түүнээс яг миний тохиолдлоор танай гэрт эр хүнийг та бас урьдчилаад хэдэн настай хүн ирдэн үү, ямар шоухан одоо аль улсаас ирдэн үү гэдгийг урьдчилж асууж мэдээд уншиж танилцчихвал за би энэ хүнийг ирүүлэе гэж ирүүлдэг. Түүнээс биш шууд ингээд танайд хадгаш зохиод хүн ирдэггүй. Мөн танайд хүн дагуулж энэ хүнийг хонуулаач гэж хүн ирдэггүй. Та гэрийн эзэн гэрийн тэр ам бүр өөрсдөө шийдэх юм аа гэдгийг бас анхаарчаарай. За тэгээд хэд хонхон үдгээс хүртэл бас тохирдгий. За нэгд тэр ирж байгаа хүнийг тодорхой хэмжээнд харилцаж өмнө нь харилцаж байгаа учраас тэр хүн чинь юу үзэх хүсэл сонирхолтой юу мэдэх гэж энэ танай газар орно ашиг нутагт ийдэж байгаа гэдгийг заавал асуугаа. Оо манайгаас мөрөнд үзэж байгаа гэдгүү мөрний сонирхлыг нэгэ танилцъя гэж хаа бодож бодгүй. Яг тэр хүний боддог мөрөнд нэг бүхтэй биш хоёр бүхтэй нөгөө тэр нутгийн мөрөнд нэг бүхтэй байж магадгүй би тэмээ гэдэг үгний орон хэлжтэй. Бидний мэддэг тэмээ чинь хоёр бүхтэй. Тэр хүний мэддэг тэмээ нэг бүхтэй гэдэг нь ясааны даав гэж хоорондоо ойлгоцтой гэдэг юм аа ихээс өмнө. За тэгээд нэгд энэ өөрөө гадаад үнтэйгээ интернетээр харилцдаг учраас таас бас өөрөө интернетээр мэдээлэл тавьчих. Манайх төлдөн ам бүхтэй ийм найд байгаа 4 амтай гэж амьддаг, 5 амтай гэж амьддаг. Манай одоо бараг гэр дотроо ингэж харагддаг. Ятан өглөөдөр ийм хаад хийж тийм ингээд ер нь та өөрөө тухайн би чи айлдаа хагас дотоо ярина. Манай энэ 10 жилийн хүү ихлээ ярьдгийг тэгээ бичсэн. Тэгэхээр нөгөө гадаад хүн чинь энэ найд очоо гэж аавтай мэдээ хүүтэй нэг юмыг тайлбарлуулж ахын гэж бодоод бичдэг гэсэн санаа байна. Амар болно. За тэгээ ер нь гэрт одоо гадны хүн илтгэдэг зочин илтгэдэг ер нь хамгийн нэгдүгээр маш их анхаарах зүйл хэдий ширээн дээр битгий жишээтэй тавиараа. Эсвэл одоо тийм үйлдвэрийн боож битгий тавиараа гэдгийг утаа өгөө хичээгүй юм аа хэлмээр. Яг тэгэхээр танай газар орон нутагт ирж байгаа хүмүүс танай хоор үсийг итгэж ирдэг, амсгаж ирдэг юм аа гэдэг одоо бүх үгийг чинь та одоо өнөөдөр байгаа шүү дээ. Тэгээд бид ч тийм учраас ширээн дээр аль ямар нэгэн цаасан бодтой чиглэл тавьдгүй аль бол ааруу гэдгийг өөрсдийн хайртай амьдрал аваад гэх юм аа. Энийг бол гадаад хүн тийм танай яасан одоо юу гэдгийг тэгвэл юм аваад тавьчихаагүй гэж хэлдэг юм шүү. Харин ч дотроо барьж өгдөг гэдгийг хэлдэг. За дараагийн энэ нөө шинэ үгнүүд ийм аа тэр сүүлийн хоёр Airbnb couchsurfing гэх нь бол энэ интернет рүү ороход ингээд байж байгаа яг энэ нэрээр ийм вебсайтууд байгаа. Тэгэхээр энийг бол өнөөдөр энэ 10 жилийн турш интернет үзэж байгаа хүмүүсд чинь ороод ингээд за миний гэр веб рүү ороод тэр Airbnb гэж хэлээсэн нэг хийдэг ортой өдөөний цайтай үйлчилгээ гэдэг ороод үзээд гэж хэлвэл нөгөө хүмүүс чинь ороод үзэж байгаа. За би бас зөвхөн тэгээ Хинтээ аймгийн Монгол улсын Хинтээ аймагт ороход энэ том ер нь тэгээд хоёр зочныг өдөртөө авахд энэ айл хэдэн өрний ордыг сард барьж болох нь $384 тийм одоо юм өрчсөн судалгаа хаан байдаг юм байна. Тэгэхээр энэ судалгаатууд өдөрт биш сард нэг $384-ыг гадаад үнээс төлбөр маягаар аваад тэгээд өдөрт ингээ хоёр зочнтой байж болно гэсэн нэг тав энэ Airbnb гэх компани өөрөө судалсан байдаг юм байна. Ахвар хэлмээр байна. За нөгөө нэг couchsurfing гэдэг веб нь харин мөнгө авахгаар ирдэг. Энэ хоёр жоо хятад тийм учраас би та бүхэн ягааны үгтэй энэ хоёр гадаад үгийг сонгосон вебийг сонгосон байна. Couchsurfing нөгөө таньдаа гэж орчмын болохоор би таньдаа мөнгө өгөхгүйс таньдаа мөнгө тэр хүний одоо дээрсэн ч юм уу дарамжилсан болох юм хандлага байна. А гэхдээ таньдаа очихсон чинь яг гоо та нар юу гэж бодож байна? Нэг сарын гарын бэлтгэл очихсон. Очно. Тэгэхээр энэ танд ингээ мөнгөөр ирэхгүй ч гэсэн танай гэр бүл одоо яг өөр бусад байдлаар энэ дэмжлэг тусдаа ирдэг юм аа гэдгийг одоо үйлчлүүлэн танилцуулж өгье. За танай гэр бүл ямар сайхан нөгөө айлын гэсэн мөнгөөр ирнэ үү? Тэр айл бол мөнгөгээр ирнэ үү? Айлгаас танай гэр бүл хамгийн ихтэй тасаагүй үйл дүнбол үг багцуутаасаа ихтэй та үст өөрөө англиар hi hello how are you bye bye гэдэг ингээд хэлдэг. Өөр өөрөө хэлтийг бодоод
одоо үчсэн хажууд чи хүн ярингууд хүн ингээд тогтоогод ирсэн. Тэгээ та бүхэн би машин өгөх юм бол одоо мөртөө холбоотой маш олон сайхан үг хэлбэгтэй гэж бодож байна. Тийм энэ ирээд одоо тийм үг хэлбэг өөрөө их хааны амнаас сонсох юм хийж штэ. Үүнтэй адилхан. Тэгэхээр тэр яриаг тийм хэцүү юу байдгүй. Одоо орчинд нь ороод ирэхээр таны хажууд ингээд хоёр гадаад хүн байж байгаа та аяндаа сурчдаг зүйлээ гэдгийг би өөрийнхөө хүүхдүүдийн жишээг хэлэх юм аа. Манай одоо 2 настай байхад охин маань хоёр анх гадаад хүмүүсийг миний уугаа баг осоо 2 настай байсан. Анх одоо өшигний хараар ороод айж байсан бол яг сүүлдээ би чинь нөгөө гадаад хүмүүсийн тэргүүлэх дуртай олон бэлгийн ах дуртай олон англи үг зээжсэн бүр дуулан тийм ээ ийм болдгийг хүүхчийн амархан хөгжсөн шүү гэж би таахын гэсэн. Энэ бол жишээ нь дээр манай одоо 50 жишээ хятад амьддаг хятадын дэлхийн зөв олон улсын байгууллагад ажилладаг нэг гэр бүл буруу хүүхдтэйгээ ирээд хүүхдүүдэд дагуулад нөгөө намтыг төлж аяасан тэр гэр өөрсдөө нөгөө ногоо цагаагаа тэг цагаан дүнгээр дүүрэн ширээн дээр садаа тавьсан байгаа харж байна. Тэр чинь ингээд ятар нөгөө энэ чинь мөнгө төлөөгүй ирсэн ч гэсэн ингээд тухайн гэр бүл нэмэр бас бодлоо жишээ нь байна. Ятны гэр болон авч идэхгүй ногоо цагаагийн чинь тэр хүмүүсээс ахын нэгт энэ танай гэр бүлийг дайдыг гэж оолжээс аваад бэлдээ хамжиж дэмжээд ингээд сайхан хоолнд ингээд хүүхдүүд инээгээд байж байгаа. Тэр нэг хорвоо ирчээд байгаа амттай гэсэн үг юм шүү. Энэ нэг заахууд ингээд үүсдэг. Танай ирсэн хүн чи ингэж л амттай гэсэн үг. Танай амттай байна. Энэ надад нүрийн амттай юм бэлдэг байлээ. Дараа ер нь одоо гэрчээ гадаад хүмүүстэй ямар ч тустай би хүмүүсүүд танилцуулаад тэгээд миний нийтлэг нөлөөлөх байгаа тийм учраас би анхаарал танай гэр бүл аль ач тусна эргэлтэй байна уу гэдгийг бас асуух болоо. Ялангуяа манай ихэнх хүмүүсүүд нaan историйн сонирхол баяр үргэлж таанд бол энэ яг энэ наснда энэ мэдээллийг ингээд сонсож авна гэдэг бол нас ч одоо атаж үгүй тухайн юм болж бидэг авч байна гэж байна. Хэрвээ чи ямар нэгэн тоглоомоор тоглох дуртай бол танай гэсэн атаж үнд чи хэлчихье. Шууд дахин дээр би нэг юм шатар ачуулмаар би нэг танай тийм тоглоомыг ачуулмаар гэж хэлчихээр тэр хүн баяртай надад ачуулдаг. Тэр тоглоом эдгээр үеийн үндээнүүд ясаар бот зэрэг байхгүй. Одоо шийдвэр тэр дор байгаа тэр зөндөө олон тоглоомуудыг манай хүн өөрөө ингээд хайрсан хийгээд авчиж байсан. Тэгэхээр бидний мэдхгүй тоглоом харин бидний уустаа мэддэг тоглоомыг дөрөвдөө зааж өгнө шүү дээ. Тэрийг харин авчихгүй. Цагаагаар амрах сайхан янз бүрийн тоглоом бүр 80 тоглоом тоглодог гэж номлох хүчтэй байгаа. Тэгэхээр номын сангаасаа олоод уншаарай. Тэгээд тэр 80 тоглоомоос ядаж хэдүүлээ 10-ын 20-ыг зураад сайхан зааж өгөөрэй. Тэр хатаад үндэ тань зааж үзэх гэхээр та нар өргөө болчихлоо. Нөгөө хүн чинь танай тоглоом үзэх гэдэг үгсэн танай босаад хүндээ ингээд юм болчихлоо. За гэрчин хатаад хүн ирснээр танай ажил тусалдээ. Одоо нэг усан яав мод удаа байдаг бол гэсэн харагдаад манай гэрчүүд тэр гашаандаа гэдэг мод хэлжээ. За бүр цааш нь одоо байшин барьж явах тэр ажилчин болсон. Тэр үеийн хүмүүсүүд яг хүүхдчиг яг таны найз шиг ингээд тэр хүмүүс босолдог. Мөнгө төрж ирсэн ч бай төлөвлөгөө ирсэн ч хамаагүй байдгийг. Тэр өдөр зарим тохиолдолд бидний алдаа оноо хийж өгнө. Жишээлбэл би одоо ямар алдаа оноо процесс гэхээр чи наaka ингэж хийлээ ингэж хийлээ гэдэг ингээд хэлжсэн тийм зүйл байгаад гадаад хүмүүсээр жишээлбэл одоо бид нар бол нүхэн жорхон хэрэглэдэг. Гэтэл гадаад хүн нүхэн жорхон хэрэглэхгүй та нар шуудаа босоод өтгөнөө гаргацаад модны үст татчихжээ. Ингээд тэр шуудаатай модны үсттэй холбогч чинь үлэг үнэлтгүү. Тэгээд нэг жоон дулааны гацруу нуусан дараа өөрөө хөлс болчихгийг хэлжсэн. Тэр үгээс хойш манай одоо нүхэн жорхон хийгээгүй харин жоон дэшээ гараад ингээд суудаг шуудаа өгчтэй. Тэгээд тэр шуудаа дотроо өтгөнөө авчихад дээр нүхэн үст тийм үгээр болсон байгаа. Тэгэхээр Япон хүмүүс тэрийг сайн дэмжиж Японууд бол өөчөө манай байдаг жолон байж гэдэг хэлжсэн шүү. Би тэгээд урамшижсэн. Тэгээд Японы таан хүмүүс их тэгж хэлдэг юм байна гэж хэлсэн. За тэгэхээр та бүхэн
одоо яг нэг бодгоор нүдийн цагт хүүхдүүд нь ингээд сургууль соёлд явчаад хаа гэлчээ хүн эрдээ байв зунаас ихээр гадаад хүн аваад зүгээр хүүхдүүдээ нөгөө танай хүн өгөөд шүү дээ. Тэгээд та хүүхдийн аваад хин гадаад хүн гэдэг хүүхдтэй олдоод байна. За дараагийн сайн гар хүүхдүүд бол та их олон найз өгсөн болно. Тэгээд таны тэр найз өгдүүд чинь гадаад найз өгдүүд чинь таныг одоо манай гэрээрээ хэлгээд явдгийг. Тэгээд анаа яг л нэг өдөр яг тэр монголчууд бид нар амны гэдгээс ашигын билэг гэж хэлдэг. Яг тэр устд нь очих юм билүү ажил төрлөө шагин даваач очих юм уу яа гэдэг. Тэгээд тэр нөгөө найзандаа очиж штэ. Тэгээд манай хүүд жилдээ тэр нэг дор нэг олон хүний толгойгоор тэр нэгдүгээр сард эхний 6 хүн, хоёрдугаар сард 3 хүн, гуравдугаар сард 2 хүн, дөрөвдүгээр сард 4 хүн гэдэг сар болгонд баг шахуу юм гадаад зочинтой байдаг тийм байх байхгүй юу? Тийм ч учраас сүүлийн 50 сүүлийн одоо 11 жил ядаж гэртээ 11 жил хүн ирүүлж байна. 50 улсаас 1 гаруй хүн ирчгээд байна. Өөрөөр хэлбэл ийм найзтай юм. Тэгэхээр дөрөвдөр байгаа айдууд шинэ дэдамдээ Киви гэр бүл гэж нэрлэдэг. Тэгэхээр өөртөө аав ээж хоёр нь тэр цаана нэг донд цагаан толгойтой өвөө ингээ 3 том хүн 8 хүүхдтэй авч ирсэн. Шинэ Зеландд 8 хүүхдтэй яг өнөөдөр 8 хүүхдтэй аваад. Тэгэхээр энэ одоо манай гэр бүлийн 5 хамтай гэр дотор хэдэн хүн багтаж болох хүүхдийн туршилт байна. Би энэ хүнийг хэлсэн. Манай гэр 5 хамтай гэртэй хэдэн хүн багтгийг ингээд яа таа ирийг зоож зөвшөөрье. Тэгээд үнээр багтдаг зиг цагаар үздэг ингээд За одоо тэр нөгөө авахгүй хүлээж суугаад энэ айдууд хэлээ одоо хүүхдүүд нь том болсон байгаа юм шиг. Тэгээд бид нар энэ айдууд байгаа нэг нь гадаад найз гэж үзсэн учраас бүр ихээс нь ихтэй танилцсан шүү дээ. Ихээс нь ихтэй хэдэн хүүхдтэйгээ ирж байгаа баг нь хэдэн настай яг юу идэх хаанч цагаан хоолох юм уу даа манай тэр цагаан идэх өндөө байгаа. Би нэг хаагчнаа за одоо нөгөө цагааны өдөр чи би нэг ганц шуутай төмс нэг шуутай цомон доонтой очих юм байна гэж бодчих болно. Айхэр байхгүй гэж. Тэгээд монголчууд нэг уламжлалаа нэг зуны цаг дээр маа ядруу байгаа үед арьс шигэн боловсроогүй үедүүд магаа гаргадгүй шүү дээ. Тэгээд болцсноор би жоохон батны бүсгээд байна. Тэгэхээр энэ зуны цаг гэдэг юм олоодаа цагаан хоолт гэдэг нь зүгээрээ гэдэг. Ер нь тийм итгэл үрэл байж байгаа. Яг би танаас итгэл өгөх гэдэг. Яг чаднаа гэж хэлдэг. Манай дараагийн цагийн гадаад үндэслээ би бас гадаад улсуудын талаар мэдээлэл мэдж чаддیں۔ Одоо надтай тэр би шал хамттай тэр улаан хамттай урагвай гэж одоо энэ бас байна. Би үгүй урагвай гэдэг улсын одоо Монголтай адилхан тал нөр үү. А бүр нөрийн бүртаа бүр яг манай шиг бүр одоо бүр яг хайрч үнэ. Бүр хайрч үнэ. Тэгээ яг ярман бол нөгөө Монгол нөрүүд одоо хагас зэрэгдүү гэж хэлэх юм уу? Сайхан байгалаараа байгаа. Эднийсийн мөрүүд бүрэн одоо пэрмийн буюу хүний асаргаар орсон мөрд байгаа. Эвтээс дата иргэдэг татдаг мөрд Канадаар гарсан. Энэ урагвай юмтэй манай би юу гэж чадсан гэхээр тааш 8-удаа хөвсгөлд мөрөн аяг хийж ирсэн юм уу? Тэгээд 7 буцаа явсан нэг нь ингээд манай үлдээ үргэлжлүүлэн нэг 2-3 хоног холон км яваад ирсэн хүн чинь 2-3 хоног Монгол бас өөр юм хийгээд юмнаад ирсэн юм байна. Тэгээд би энэ нэгтээс мөрний тухай мэдж авах хэрэгтэйгээр урагвай юус байгалаа хамгаалж авах үлдгийг боддог. Гараасаа байж гинжин хүнэн гинжин илгээ байж эхнүүдээ хамгаалсан гэдэг түүхийг би бас давхар мэдж авсан байна. Тэрийг болохоор тэр доор everybody against Aratiri гэдэг үгээр тэр англи үгээр хэлдэг юм байлээ. Aratiri гэдэг тэр гадаадын хөрөнгө оруулагч компани эсрэг бүх хүн нэгтгэе гэж үлээдэг. Гараасаа юу ингээд зөвхөн зогссон байх юм байна. Хэвчүүд зогссон юу хийж үзсэн сайн мэдээгүй. Ихтэй манай монголчууд ааруулаа өөрсдөө айлгаа хажуудаа тавиад тэр 3 өдөр зогсчихвол юу санаа зогсоож чадсан шүү. Би ийм юм тэр өөр уургаагүй хөвсгөл
өөр байгаагүй энэ хинтийн гэсэн гэдэг энэ санаас тэгээд бүгд дэмжиж байгаа. Энэ бол манай спортын ишээчсэн дээр гадны нутаг маш их амжилттай байгаа учраас би бас тэгж хийж байна. Улсгүй одоо манай тэгэхээр хинтийн нутгийн гашаар нутгийн 9-10 ангийнхаа хүүхдүүдтэй 16 нас хүртэл болж 18 нас биш 18 наснаас дээш насны бүх хүмүүсээ урайтан дуудаад ар араасаа баригдсан аливаа ажлыг хийж байгаа гэж хэлж байна. Би энэсээ дэмжиж байгаа. Гэхдээ гадаад хүн вируснээр сая төгссөн ач холбогдол зарны хэд тохирч ийм олон сайхан асуудал гарна. Нөхөр нь одоо нэг тусалдаг болно. Тэгээд сайхан хоорондоо орц найртай хоорондоо ярьдаг болно. Тэгээд хаяадаач хар өдөө угаагаад бас нэг гадаад хүн хоёулаа өвдөстэй хавцыг хичээн. Хүүхдүүдээ загиндгүй болно. Хөлөө сайн угаан гэдэг ажил хийхгүй. ийм ахуй сүлжээ Монгол хүн өөрөө хийсэн юу гэдэг өөрөөсөө бодсон байна. Тэгээд би чинь ер нь бас юу хийж чаддаг вэ гэж бас хүн боддог байна. Би юу хийж чаддаг вэ? Би ч хоол хийж чаддаг юм уу? Эсвэл би чинь одоо энэ хотыг өрөөдөл ганц санал хийж чаддаг юм уу гэж бодсон. Монгол ахуй соёл бол бидний энэ үтик тутамдаа хийдэг. Хааны магадгүй сүү цагаа тэгээд энэ өөрөөсөө харж биширч байгаа энэ бодлого чинь үнэхээр гайхалтай хөгжмөр. Үүний нэг жишээ юу гэхээр би нэг жишээ хэлэх гээд Финлянд улсад болохоор тэр сүүгээ аваад угаа тэр залуу ингээд дагнаа гэдэг. Шууд ингээд би ингээд биржигээд удаагаар дагсан тэр залуу манай сайхан манай дайд үнэ дижиж үсэн 9 жил. Тэр манай сүүгийн зоригтой чи угаа гэдэг зүгээр чи жоохон амсаад үзсэн чи харин миний хүн дараа хангасан яагаад ч өөрөөр манай бэлчээрийн энэ үнэ гэдэг чинь хон ямаа гэдэг чинь атуу гэдэг чинь ерөөсөө тэр чигээр эми өгөх гэдэг яг үний. Тэгэхээр та бүхэн газар нутгаа хамгаалахын тулд Монгол энэ маш өөрөө зөвгөөр гэж байгаа. Байгалийн шалгалтаар хийж байгаа. Тэгэхээр тэр итгээрээ гэдэг ямар нэгэн одоо гадаадын эрдэмтдийн ирээд хэлсэн үгнээс илүү мартаа итгээрээ гэж хэлнэ. Тэгэхээр энэ Монгол хүний тэр аливаа ажил хөдөлмөрийг хийхдээ бурхан ухаан гаргадаг гэдэг нь бүр үнэн. Тэнд бас итгээрээ. Юмны одоо нэг яадаг нэг хийчих гэдэг өнцгөр биш. Би нэг хийх ёстой. Би чи энийг үтээх ёстой гэж юмыг хийгээрэй. Тэгээд ашиг нутгийн өнөөдөр энэ өгөн ноён бүрэн жав гэдэг энэ хүнээрээ босод тэр ам хүмүүсээрээ ингээд сайхан бахархсан энэ зүйлээрээ өөрсдийгөө бахархаж хүмүүс болгоорой гэж би үрээд хэлсэн. Хаана нэг бидний бахархаж хүмүүс болгоорой. Тэгээд нэг гадаад хүн аяг жуулчид гэж очоод хорлог ирнэ. Тэр тоглоомороо ирнэ үү, гэлэн мөнгөөр ирнэ үү, ямар ч байсан та нар навчгийн Airbnb ийм банкны карттай болж магадгүй. Тэгээд би ийм карттай тэгээд манай Airbnb-ээр хүн ирвэл би мөнгөний картанд ороод тэгээд очоод ээлжээс бичих юм уу гэж. Ер нь хүн хамгийн том гэлгүй нөгөө инээдгөр баяр тийм баяр амьдралтай хайртай болох эсвэл одоо амьдралаараа бахархах би юу хийж байгаагаа бүр мэддэг байх чинь хамгийн том бэлэг байдаг. Бид нар бол өнөөдөр надад тэр Airbnb картанд орж ирж байгаа мөнгө гэдэг нь нэгтгэж гэсэн би та бүхний өмнө гараад энэ гэртээ гадаад хүн ирүүлгээ ингээ ярьж хэлж байгаа миний амьдралын юм гоё үр өгөөж боллоо. Тэгээд намайг олж харах энэ цагаар энэ нэг хэвчээ өнөөдөр би вакал гэдэг юм хахад баярлалаа гэдгээр надад тасмаар ажилласан манай эргэх холбоо хөгжлийн хөтөлбөрийн залуучуудад би үнээр баярлалаа гэдгээр байна. Тэгээд юмыг олж харах юм гэдэг нь яг ихтэй нэг гадаад хүн ирүүлж болдгийм байна гэдгийг олж харчаад тэгээ интернет ашиглах үедээ Airbnb, Couchsurfing ингээд ороод үзээсэй гэж би таахгүй үрээд шүү. Одоо дандаа гэртээ ирүүлээд байхгүй болно. Бүр сүүлдээ бид нар өөрсдөө аялдаг болдог. Та нар аялна. Би одоо өнөөдөр тэр 19 настай адуулчин хүүгээс миний дүү хэдэн
8-ыг төгссөн гэж 9-ыг төгссөн гэж байна. Хизээ бодохгүй гэхэд нэг 9-10 сард мад нэг адуу нэг арай жоохон тогтоод ихээр ордог гэж хэлж байна. Тэгвэл та нар яг тэр үед тэр цаг үед аялдаг хүмүүс үгүй. Мад хүмүүс чинь сайхан хүний таныг мэдэрдэг болоод таныг миний эцэг одоо аялахаа явж байна гэж мад чинь мэддэг болно. Тэр үед мад чинь өөрөө аяндаа тогтно. Тэр үед танай мад ямар ч удаа орохгүй. Яг тэр та өөрөө ингэ доктор өдөртдөг гэж ойлгохгүй зүгээр. Тэгээ бид нар ч гэсэн ингээд олон жил гэртээ гадаад үндэсний хүчээр тэр их хүчийг бидний бодож ингээд бид нар одоо сүүлийн 2016 18 онууд өөртөө шагаатай үргэлж гэдэг нэртэй маягтай хийдэг болсон байгаа. Шагаагаа аваад үргэлж өрөөл гэдэг. Гадаад паспортаа аван тэгээд дандаа Монгол улс визгүй зорчдог орнуудад бид нар аялдаг. Онцлог нь тэр байна. Монгол гэдэг усаа улс дэлхийн ямар орнуудтай энэ нэртэй юм бэ? Ямар орнд бид нар визгүй ямар нэгэн хил дээр нь очиход надад чи гадаад улсад чи Монгол улсын өмнөх шалтгаан гэж юу шалтгаан. Ийм цагт боломж маш олон би тэгээд хамгийн сүүлдээ Аргентин улс чинь үсгийг болсон юм. Тэгээд ингээд өөр улс оронд очиж аялна гэдэг та нар буцаж ирээд их нутагтаа өндөр хийх юм үн цогт юм аа үгүй юм. За дээр нь өнөөдрийн сарын зөвлөгөө өөрөө их сайн сургалтын юм арга хэмжээ гэж би өмнө одоо бодсон байгаа. Яг л би ч гэсэн энэ ширээ санал зовжоод энэ хэвтээ өмнө нь хэвтээ ангийн нөргөн сумаас юм сурч байгаа чинь мэдлэг авч байгаа. Өнөөдөр энэ итгэл тавьсан энэ одоо цагаан хүмүүсээ мэдгээс сурч авч байна. Би бүр тэр нийслэлийн залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн аял туршлагын газар гэдэг Улаанбаатар хотод хэрвээ одоо дүүнээс сургуульд очоод Улаанбаатарт очих юм бол та нар тийм газруудыг сургуулиад очоод танай дээр ямар сургалт болж байгааг асуух хэрэгтэй байдаг. Бүр энэ замыг чи хийж өгмөр байна. Та нар ингээд нийслэлийн аял туршлагын газар дээр очоод би одоо Хэвтэн аймгийн Ашиг сумаас ирээ би энэ танай байгууллагын тулаар сонсъё гэдэг юм бол таны дуртай үгээр аваад тэр мэрэгчлэн залуу тэр цаана төгсчээ тэгэхээр энэ залуучуудаас ингээд мэдээлэл аваад тэгээд нэг мянгаар сурдаг штэ. Ер нь ийм сургалтанд мянган хүн сурдаг. Олон хийдэг хүн байв, өөдөө хүн зөөхөн гэж ойлгох хэрэгтэй. Яг л тэр хүн юу сурчаад хийх гэдэг нь жоо айгаад байдаг. Тэгвэл би танаас байдаг уран зориг өгье гэж бодлоо шүү. За дараа нь танай бас их ном унших хэрэгтэй. Тэгээд би өнөөдөр энэ Монгол тануудыг энэ Ларк Хөшний сайт байсан мөн их уртын гишүүн байсан энэ оюун гэргээд энэ хүний оюун гэр Монгол тануудыг гэдэг номны самч байна уу хаа байна уу энэ хотод бол 20 мянган төгрөгөөр зарж байгаа аав ээжтэй хэлээд аваараа дүүнээ мөн бүгдээрээ уншиж үзээрэй. Яг нь энэ аян жуулчдын төлөвлөлтөн дээр их болсон санаа оноо гарсан байна гэдэг нь санаа хэлмээр байна. Энийг бас манай өдөртгүүд нь ч гэсэн бас анхаараарай. Тэгээд хэлсэн байлаа шүү дээ энэ номон дээр Монголыг сонгож ирнэ гэдэг нь одоо гадаад хүний хүмүүс заримдаа ийм хэцүү зүйл байдаг юм аа. Харин ирчихсэн хойно одоо та нар ахин иргэдийн хүслийг төрүүлж өгөх ёстой байдаг шүү. Тэгээд ер нь Монгол хүн Монгол гэж гадаад хүн сайхан Монгол хүмүүстээ дээд байлаа тэр өмсүүлж идэх заавал үзээрээ тэгж өмсүүлээд аялал идэхтэй авч яваарай гэдэг зөвлөсөн байлээ. Тэгэхээр одоо бид нар хийх ажилтаа болчихлоо шүү дээ. Дээдээ урах юм байна тийм ээ. Нэг хэдэн запаах дээр автан дотор байж л болчихлоо. Тэгээд өөр одоо бас яасан гэх нэг юм жишээ байна. Нэг шахаар нэг сайхан ясаа мөрчөөд нэг шахаар ингээ аваад тэр шахаар нэг эмэгтэй хүн ингээ өгсөн чинь тэр эмэгтэй хүн хөөс бас л одоо баярлаад нөгөө гэхдээ ямар сайхан би азтай аялж байна. Би ийм ясыг ийм нэг юм шагаа гэж өмнө зүгээр харсан. Яг ийм хэлбэртэй ясыг би хайж аваад бүр хонч чадаагүй байсан. Чи та надаа энийг зүгээр маа гэж өгч байгаа юм гэж хэлсэн гэж байна. Тэгэхээр одоо манай Монгол байгаа юм болохыг хүн зүйтэй энэ гадны улсын нэг шилдэг чулуун үүсгэж зааж мөнгө болгох нэгээс илүү хадгалж авах юм хамаагүй ч үүнийг бүрдээс масчихгүй. Яг тэр үеийг үед бид зүгээр өдөөд гэж хүн ирүүлэх байхгүй юу? Зарчгийн дараа юу хөдөлгөх юм болчих гээ. Үүнийг бид бас энэ аяж жуулчдын ачаар ойлгох юм шиг ойлгож аваад гэж хэлж байна. Яг л өнөөдөр мөнгө байвал юм аваад дуусна. Харин гадны нутаг байвал та хонь матынхаа тэр гадны нутгаас
тэр өвсийг идэж байгаа малынхаа ашиг шимээр амьд чаддаг ард юм баггүй юу? Үүнийг би бас давхар нэг гараад сануулаад дахин сануулчлаа өөцлөө. Тэгээ хамгийн сүүлд цус мэдгчин зориулаад бид нар бас энэ креатив гадрэ гэдэг ийм үйлчлэлийн жишгийг үүсгэж бий болгож байгаа. Танай энэ соёлын төв дотор номын сан гэж байдаг. Номын сан дотор номын сан гэж түрүүний тэр нийтдээ дуудаг залуу бас номын сан гэж мэдээлэл ажилладаг гэж явдгийг байлаа шүү дээ. Би бас тэрийг мэдээд номын сан идэвхтэй томруулах хэрэгтэй. Одоо тэгээд номын сан чи өөрөө юм үндэсний бүтээж орон нутгийн брэндүүдийн хөгжүүлэх төв байж болдгийг. Үүний жишээг бид нар одоо өөрсдөө ажиллаж үзсэн байгаа. Тэгээд номын сан гэсэн сэтгүүлийн 2019 оны дугаар нэг дээр нь мөн одоо дугаар 2 дугаар дэрэн дээр өөрсдийн нийт бичиж өгсөн байгаа. Нэгдэр нийгэх нь гарсан тэр нь бол орон нутгаар дэмжих бүтээж танхимыг номын сандаа байгуулдаг гэдэг тийм нэртэй нийтлэл байгаа. Тэгээд бүтээж танхим гэдэг нь мэдээллийн тэр орон нутгийн брэндүүдийг зардаг танилцуулдаг орон нутгийн мэдээллийг өгдөг тэр дотор юм тооцоо сургалтын явдаг юм нэгдсэн үйл ажиллагаатай ийм төв байхад бид нар ийм ажил 10 сар одоо ажил бүтсэн. Одоо ч гэсэн бид нар бас 32-ийн тойрог дээр 15 хамттай Улаанбаатар хотод 32-ийн тойрогт байдаг тэр том үнэтэй компани том бирж дотор энэ үйл ажиллагааг үйлчлүүлэхэд бас контракт ажиллаж байгаа. Ийм юм байгаа шүү. За ингээд би бас өнөөдрийн сонголтын бишсэн ингээд та бүхэн давхар баян үргээд өөрсдийнхөө нэр утсыг мөн манай бол хоолтой болмоор байна гэсэн айлна. Манай болмооргүй юм гэсэн манай одоо тэр ахтуу хоолтой бол чадна гэж байгаа. Тийм хүний нэр утсаа над руу өгч болно гэж хэлмээр. Эхлээд бид нар өөрсдийн зохион байгуулалтыг өөрсдөө сургалтандаа өөрсдөө тэр хүний чинь таны нэрийн өмнөөс өөрсдөө ингээд өөрсдөө тусгай илүү байна. Тэгээд мөн асуулт авах илүү их авах хэрэгтэй шүү гэдгийг хэлмээр байна. Яг асуумаар тул гараад тэр дорн цаасан дээр бичдэг. Тэгвэл юм маргааш нь магтчих юм аа нэг хэлсэн юм тийм шүү. Ингээд миний сая байгаа 9986 байна. Намайг бэлтгэн гэдэг надтай гэртээ гадаад ирүүлдэг тэр ихний гэр бүлийн хүмүүс байна. Ингээд хоёр хамтдаа энэ ажлыг хийдэг шүү. Тэгээс нэг нь хийдэг. Яг Facebook дээр би соёлтой хаягтай энэ би гин зүги ажилсыг зүги соёл гэх хамттай одоо гэсэн. Маш баярлалаа. Тэгээд өнөөдрийн одоо зөвлөгөөний бас аягүй гоё сайхан шилжүүлгийн тусал ялангуяа ариун санаа бэг зүрхс энэ хоёр хүн байлаа. Бас бидний өнөө бүтээл авч үзсэн баярлалаа. Бас хайртай энэ мэдээлэл мэдгүй хот байлаа.